Ойрд манай сувагт ороогүй паранормал цувралын 13 дахь бичлэг өнөөдөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Ингээд эхэлцгээе. Солонгосын алдарт Oyster Chips маань цоошин 4 төрлийн амттайгаар худалдаанд гарлаа. Original буюу хамгийн энгийн зөөлөн амттай давстай төрөл. Salted Egg давстай өндөгний өвөр мөц амт. K-pop солонгос маягийн майонезтай хамгийн сонирхолтой төрөл. Double cheese ердийн нэг төрлийн биш, хоёр өөр төрлийн бяслагтай. Cheddar ба моцареллагийн төгс сослол. Зүгээр нэг энгийн бяслагтай чипс биш шүү. Хоёр төрлийн амтлаг бяслагны гайхалтай хослолоор Oyster Chips-ийг заавал амсаарай. Өнөөдрийн паранормал цувралыг 2024 оны 11-р сарын 16-ны өдөр Америк нэгдсэн улсын нэгэн дунд сургууль дээр хийгдсэн бичлэгээр эхлүүлцгээе. Сургуулийн багш залуу ангитай оройн цагаар ажиллаж, ангиа чимэглэж байгаад нэг зүйл анзаарч айд сандарсандаа энэ бичлэгийг хийсэн байна. Энэ сургуульд нь олиг болсон сүнс сүдэртэй гэх мэт амд амжсан яриа байдаггүйч. Сурагчид үе үе тиймэрхүү зүйл ярьдаг байсан ч эдгээр нь зүгээр л хүүхдүүдийн тоглоом тохуу мэт санагддаг байсан гэв. Гэвч энэ бичлэг хийсэн орой багш залуулав сүнс сүдэр хий зүйлд итгэдэг болсон бидзээ. Одоо түүнийг тэр орой юу бичсэнийг нь үздцгээе. All right, I'm just finishing up putting up decorations for the students when they get back. I was on the smartboard setting things up. I'm taking a step back and you guys know me. I stay late often. It's just me here and the janitor. And let me show you. Do you see? Do you see? I mean, is that not a kid sitting right there? Багшийн үзүүлэх гэснээр самбарт ойх дүрс бөгөөд партуудын хамгийн арынх дээр хэн нэгэн сууж байгаа мэт дүрс харагдаж байгаа юм. Гэхдээ бодит байдал дээр ангид бичлэг хийж буй багшаас өөр хинч байхгүй байна. Маргааш нь багш ахин яг тэр өнцгөөсөө самбарт ойх партуудыг үзүүлсэн ч тэнд харин өнөөх хүн сууж буй мэт дүрс харагдахаа болсон байгаа юм. Энэ дүрсийг анзаарч бичснийхээ дараа багш нэг зүйл анзаарсан нь энэ явдлаас хэдэн сарын өмнө сургуульд нь золгүй явдал болж нэг сурагч нас орсон гэжээ. Нас барсан сурагч амьд байхдаа яг энэ ширээний ард сууж байсан эсэх нь тодорхойгүй байгаач. Энэ дүрсийг багш сургууль дээр нь хүүхэд нас барсан явдалтай холбож таамагласан байна. Харин энэ бичлэг тухайн нас бардаг охиныг түргэнийхэн машинда хэн авч явааг үзүүлсэн бичлэг юм. See, but they just put a girl in the back. Тэр хүүхдэд яг юу тохиолдсон нас орсон талаар мэдээлэл байхгүй байгаач охин эмнэлэгт очиод нас орсон гэв. Одоо үзүүлэх бичлэг Хэллоуины баярын үеэр бичигдсэн бичлэг юм. Хэдэн хүүхдүүд нарийн боовны газарт байх ба энэ газар баярын өдрийг тохиолдуулан хүүхдүүдэд үнгүй жигнэмэг тарааж байсан гэв. Бичлэгт том хүүхдүүдийн ард нэгэн жаахан хүүхэд зогсох ба бичлэгийн эхэнд хүү хоосон зүйл рүү зааж орилж байсан гэсэн бол дараа нь түүний байдлаас ямар нэгэн зүйл рүү хараад байгаа мэт харагдаж байна. Харин дараа нь ийм зүйл боллоо. Хүү урагш алхаж байгаад яг хэн нэгэн замыг нь хаасан мэт гэнэт зогсох бөгөөд хэдэн хормын дараа толгоор руугаа түлхүүлсэн мэт хоошоо савж унаж байгаа юм. Тэгэхээр хэн эсвэл юу хүүхдийг түлхсэн бэ? Эсвэл энэ зүгээр тохиолдлож болох уу?
Дараагийн бичлэгт нэгэн худалдагч дэлгүүртээ ажиллаж байх үеэр нь болсон зүйлсийг үзүүлэх дэлгүүрийн хяналтын камерын бичлэг юм. Залуу ажиллаа хийж байх үедээ нуруунаас нь хин нэгэн хүрээд татаж буй мэт зүйл мэдэрч, эргэн харахад нь хинч байгаагүйд айд сандран дэлгүүрийнхээ арын хэсэгт байх компьютерт ирж энэ бичлэгээ үзэж бичиж авснаар нэг. Одоо яг юу бичигдсэнг үзцгээе. Одоо үзүүлэх бичлэгт сүнс сүдэртэй гэгдэх газараар явж бичлэг хийдэг Япон хүний бичлэгийн хэсгээс хамтдаа үзэх юм. Түүний энэ удаад очсон газар бол Японд байх нэгэн орхигдсон тосхон бөгөөд энэ газар орхигдохоос өмнө нүүрсний уурхайг дагаж үүссэн тосхон байжээ. Гэвч 1985 онд нүүрсний уурхай дэлхий дэлбэрч аимшигтай том осло болсноор цаашдаа олборлолт зогсож тосхон хаягдахад хүрсэн байна. Ослоор нийт 62 хүн нас барсан бөгөөд эдгээр хүмүүсийн сүнс орхигдсон тосгонд одоо хэрнэ байгаа гэж хүмүүс итгэдэг. Тосгонд мөн нүүрс болон тосгоны оршин суугчдыг зөөдөг байсан орхигдсон галт хэрэг байдаг ба энэ бичлэгийг хийсэн сүнсний ангууч маань шөнө тэнд очсон байна. でこれ駅ですね。当時のこれが駅でホームだったんですね。あ、開いてる。本当に開いてますね。あ、古い車両となってますが、これ扉閉めますね。Залуу камера байрлуулад ямар нэгэн чимээ гарах нь уу гэж чих тавин харанхууд сууж байсан гэжээ. Бичлэгээс харахад энэ нь ч амжилттай болсон байна. Наниこの音? 에?歩く音? Залуу сууж байгаад галт тэргийн нөгөө талаас гинэт ойлгомжгүй чимээнүүд сонсож эхэлсэн юм. Чимээ сүулдэ бүр их болсоор залуу руу ойртож байгаа мэт санагдаж байна. Бичлэг хийсэн хүн төд удалгүй энэ газараас явсан бөгөөд хожим бичлэгээ нийгмийн сүлжээнд оруулах үед нь үзэгчд болон өөрөө тухайн орой анзаараагүй нэгэн зүйлийг анзаарцгаасан гэв. 戻って定点カメラだけ一応ね検証という形でやってみようと思います。じゃあ定点カメラの方で検証しますが、まあそういうスポットではないということで何かが映るようなものはないのではないかと思います。なんか音するな。いや定点を
セットしたいと思います。 Залуу энэ газраас явах гээд галт тэргийн дотор нэвт явж ойлгомжгүй чимээнүүдээс өөр юу ч болсонгүй хэмээн ярьж байх үед нь түүний камерт нэгэн нүцгэн хөл өртсөн юм. Хөлөөр харвал хэн нэгэн залуугийн баруун талд сууж байх шиг байсан ч дараа нь тэр талаас нь чимээ гарч тэр зүгт нь харахад юу ч байхгүй байна. Энэ бичлэг бодит эсвэл хуурамч бичлэгч бай энэ газарт өөрийн биеэр очиж бичлэг хийж үзмээр санагдлаа. Дараагийн бичлэг хүүгээ утсаараа бичиж байсан нэгэн ээжийн бичлэг юм. Эмэгтэй бичлэг хийж байхдаа юу ч анзаараагүй ч дараа нь үзэх үедээ нэг ойлгомжгүй зүйл анзаарсан байна. Тэр бичлэгийг ахин үзээд юу бичиж авснаа ойлгоогүй ч ямар ч байсан маш ихээр айдас мэдэрсэн гэжээ. Come on. Бичлэг эхлээд яг 17 дахь секунд дээр ээжхүү хоёрын дундуур нэгэн хар зүйл маш хурдтай өнгөрч байгаа юм. Бичлэгийг удаашруулан харуул. Магадгүй хар цамцтай хүний бие шиг байгаач толгой нь байхгүй байгаа ч юм шиг мөн хүүхдийн наан ингэж харагдаж байна гэхлээр хэмжээ нь маш жижиг ч юм шиг санагдаж байна. Энэ яг юу байх боломжтой вэ? Өвстарын шин төрөл хамталж үзсэн үү? Жидар моцареллагийн хослол. Илүү бислэг Өвстар. Энэ бичлэгийг хийсэн залуус олон цаг түгжрэл зогссныхоо дараа уйдаад дуу дуулцааж байгаагаа бичсэн юм. Бичлэгийн доорх мэдээлэлээр залуус энэ зам дээр саяхан болсон аимшигт ослын улмаас үүссэн түгжрэл зогссон гэжээ. Моцикл асар хурдтайгаар ачааны машин мөргөж энэ осол гарч моциклийн жолооч газар дээр нас орсон байна. Одоо харин ослын газраас холгүй зам дээр дуу дуулахаа бичсэн залуусын бичлэгийг үзцгээе. Залуусыг дуулж байх үед арийнхын цонхон дээр хүний царайтай ижил дүрс харагдаж байна. Энэ зүгээр гэрэл сүдрийн тоглолт байж болох ч энэ газрын ойролцоо саяхан аимшигт осол гарч хүн нас барсан гэх мэдээтэй хамтд нь авч үзвэл илүү аимшигтай зүйл мэт санагдаж байгаа юм. (2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр энэ бичлэг анх интернетэд тавигдсан байна. Бичлэг олон нийтэд хүрсэн даруйдаа маш олон асуулт дагуулж хүмүүсийг талцуулсан юм. You want to tell me what that is? Тэнгэрт нисэх нэгэн үл мэдэгдэх бөмбөлөг хэлбэрийн хар бараан өнгөтэй нисдэг биет байгаа бол араас нь сөнөөгч онгоц дагаж байна. Үүнийг үтсэн хүмүүр үнэн бодит бичлэг мөн үү гэж гайхацах бол бичлэгний эзэн мэдээж үнэн бодит бичлэг гэжээ. Түүнийг хэлснээр бичлэгт гарах нисдэг биетээс өмнө нь төрүүлээд өөр яг 2 ижил зүйл ниссэн. Тэднийг анзаарч бичлэг хийж эхлээд дараагийнх нь нэг л бичиж чадсан нь энэ гэсэн байна. Хэдийгээр бичлэг үнэн эсэх талаар ямар ч баталгаа байхгүй байгаад бид өөрсдөө л таамаглал дэвшүүлэхээс өөр аргагүй. Одоо үзүүлэх бичлэгийг 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр бичиж авсан гэжээ. Бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан хүн энэ бичлэгнийхээ талаар ямар ч ойлгомжтой тайлбар хийж чадаагүй юм. Эмэгтэй хэлснээр энэ бичлэгийг түүний ах эгч хоёр гэрт нь камер суйрлуулж байх үед хийгдсэн санамсаргүй бичлэг гэв. Гэр эзэн археологийн олдрууд цуглуулдаг хоббитойгоо бичлэгт бичигдсэн зүйлийг холбож тайлбарлах гэж үзсэн байна. Тэдний бодлоор эдгээр эд зүйлсэд нь магадгүй шингэж ирсэн байх гэж таамагласан юм. Одоо ингээд юу бичигдсэнийг нь үзцгээе.
Гэрийн эзэд хожим энэ бичлэгийг үзээд айдас давтсан нь ойлгомжтой юм. Бичлэгт камер суулж буй ахыхын дэргэд ямар нэгэн амтанг санагдуулам зүйл ирээд гэнэт алга болж байна. Нийгмийн сүлжээнд тавигдсхийн дараа зарим нэг нь энэ зүйлийг үсрэх зүйл мэт харагдаж байгааг анзаарсан бол зарим нэг нь ямаашигч байна гэжээ. Дараагийн бичлэгийг мэс заслын эмч хийдэг, мөн оюутнуудад багшилдаг эмэгтэй бичиж авсан байна. Тэр мэс заслын өрөөнд байхдаа энэ бичлэгийг хийсэн ба оюутнуудад зориулж эдгээр сургалтын агуулгатай бичлэгүүдийг бичдэг гэжээ. Эмэгтэй сошиал сүлжээнд оруулдаг бусад бичлэгүүч гэсэн үүнийг нь батлах мэт дан мэргэжилтийн холбоотой бичлэгүүд байгаа юм. Одоо ингээд тэр өдөр эмч бүсгүй юу бичиж авсныг хамтдаа харцгаая. So here we have two different kinds of sutures, polypropylene monofilament and chromic catgut. The difference between these two is that this one is dissolvable and it's animal derived, and the sutures last anywhere from 60 to 90 days. Literally tearing up right now. I saw it. I saw it. You saw it? Yeah, I saw it. Can you please just show yourself? Just give me a sign. Do whatever you want. Оёдл хийх талаар үзүүлэх гэж байсан видео хийчихэл дараа нь бүр аимшигын кино шиг зүйл болон хувирсанг сая бид бүгдээрээ үзлээ. Эхлээд эмэгтэй бичлэг хийж явах үедээ хаалганы цонхны цаана дүрс харж айгаад өрөөнөөс гарч явсан юм. Тэр эхлээд яг юу харснаа тайлбарлаж чадахгүй байгаа гэсэн байна. Энэ үед тэр бусад эмч нарын өмнө нь ярьж байсан хачирхалтай зүйлсийн талаар шууд ботсон гэв. Харин дараа нь тэр гараад хаалганы цаана юр бусын хурдтай өнгөрөх дүрсийг харсан билээ. Энэ бичлэгийг оруулсан эмэгтэй бичлэг хийгдэх үед жоохон хүүхдтэйгээ хоёулахна гэртээ байсан гэжээ. Тэр нялх хүүхдтэй бөгөөд хүүхдээ унтуулах гээд байж явах үед нь энэ бүхэн болсныг дараа нь камерын бичлэгээс мэдсэн байна.
Яг энэ үйл явдал болж байгаа үед нь хүүхэд нь ерөөсөө унтахгүй, шалтгаангүй уйлаад ямар нэг юмнаас айгаад байгаа мэт байсан гэв. Хүүхэд нь хинч байхгүй хоосон зүйл рүү хараад л илүү ихээр уйлаад байсан талаар бичсэн байна. Тухайн үед ээж нь ямар нэгэн ач холбогдол өгөөгүй ч яг энэ үеэр нь гэрийнх нь хяналтын камерт юу бичигдсэнийг дараа нь мэдсэн юм. Хүүхэд нь унтахгүй уйлж байх үед нь уцанд нь гэрийнх нь хойно хөдөлгөөн мэдрэгдэж камер нь ажиллаж эхэлсэн талаар мэдэгдэл ирсэн ч тэр анзаараагүй байна. Харин хүүхдээ унтсны дараа яг юу бичигдсэнийг нь үзээд гүн цочролд орсон гэв. Эхлээд эмэгтэйд цонхоор туссан энэ дүрсийг харж гэрэл сүүдрийн тоглолт гэж бодсон ч өнөөх дүрс өөрөө уусаж буй мэт алга болсон юм. Бичлэгийг үзээд тэр бичлэгт бичигдсэн хэсгээ өөрөө очиж шалгасан ч ямар нэгэн зүйл тухайн үед олж хараагүй гэв. Энэ дүрс яг жоохон охины дүрс шиг харагдаж байна. За одоо бүгдээ гэрийн гадаа хаалган дээр байдаг ринг гэх камерны бичлэгийг үзээд өнөөдрийн паранормал бичлэгийг төгсгөцгөөе. Бичлэгийг оруулсан Алиса гэх эмэгтэй нөхөр нь хогоо асгачаад гэртээ ороход нь энэ явдал тохиолдсон гэв. Нөхрийнх нь хойноос манан шиг эсвэл утаа шиг зүйл гарч ирэх ба яг энэ үед нөхөр нь өөрөө ч ямар нэгэн зүйл мэдрэн доош харж байна. Энэ бичлэг олон хүнд хүрэн өндөр хандлт авч маш үнэмшилтэй гэдгээрээ онцгорч байлаа. За энэ хүрээд өнөөдрийн паранормал цувралын 13 дахь дугаар төгсөж байна. Та бүхэнд бичлэг таалагдсан бол лайк дарж хариулт өгөө сувгийг дагаарай. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзалт болно. Баяртай.